За бит хоёр одоо бацаахан эмчтэйгээ өнөөдөр анх удаа уулзж байгаа. Тэгсэн чинь бацаахан эмч намайг те гэж мдээгүй ирсэн юм бэ. Намайг бас дагдаг юм бэ гэдэг байхгүй юу. За манай эмч маань болохоор яг зохины тийм би болохоор ер нь бол хамгаах ухааны их сургуулийг 2003 онд төгсөөд тэгээд түүнээс хойш нилээд нарийн мэрэгжил эзэмсний нэг нь нүдний гоо сайхан нөхөн сэргийх мэдцлийг Анкарагийн их сургуульд төгссөн юм эмч байгаа юм. За би энэ эмчигээ болохоор яаж олсон бэ гэсэн чинь манай шав гэж зохио татуулсан байж ягаад 14 хоногийн дараа над дээр ирсэн бараахгүй. Тэгсэн чи багшаа би татуулсан гэсэн чинь ойдл байхгүй. Тэгээ би тэгэхэд яг шоконд орсон байхгүй. Гэтэл би чи 14 жил хийгээд мангар олон хүн ингээд зохио татуулаа янз янз болсон хүмүүсийг зөндөө харсан байсан. Тэгээ би ч бас гоо сайхны хүн болохоор бас нэг жоо өлн үдтэй дүү штэ. Тэгэл вау гэл за энэ хүн чи яа тийм ад ингээд асуугаад тэгсэн чи тэгээд нөгөө охин маань шав маань бас нэг тийм супер мэдээлэлгүй ямар ч гэсэн багшаа гоё юм герман төгссөн юм байна гинэ гэл тэгэл надад таалагдаад тэнгүүдээ би одоо ингээд зохин дээр ингээд бас хүмүүс зөвлөхөөр бол энэ хэмжээгээ зөвлөдөг. Гэхдээ анх удаа бид хоёр өнөөдөр уулзж байгаа би нэгээ танихгүй. Инээдтэй. Би зохийг яач чадахгүй байхгүй юу? Яа тэгэхээр нөгөө миний гэрийн пил маань зохин дээр явдаггүй, зохины эргэн тойронд тэгж ойрхон хийдэггүй учраас зох унжаад байна. Одоо хүний хэний манаагүй минийх ч бас унжаад байна, хүмүүсийнх ч бас унжаад байна. За би тэгээ энэ зох гэдэг юмыг яг яах ёстой вэ гэдэг юмн дээр өөрөө гатсан. Тэгэнгүүт одоо танаас яг мэрэгжлийн хүнээс гоё хүмүүстэй зөвлөгөө авъя. Яг мэрэгжлийн хүнээстэй одоо би зөвлөх биш тийм ээ. Яг ямар учиртай нүд гэдэг чи өөрөө яадаг хэрэгтэй юм тийм ээ. Гэдэг юм яг мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авъя гэсэн утгаас таныг урьсан. Маш баярлалаа. Өнөөдөр арай өстө жинхэнэ сюрприз болчихлоо. Нөгөө айгу дагаж дасгал зөвлөгөөг нь авдаг хүнийхэн ярилцах нь гинт ингээ өргөдөөд самсргүйгээр ороод За ийм байлаа. Тэгэхээр яг нүд одоо нөгөө зохины хэсэг маань нүдний хэсэг маань нөгөө нүүрний яг одоо төв хэсэгт байдаг учраас энэ хэсгийн гоо сайхан одоо ингээд муухай олцохоор нүүр тэр чигээрээ айгүй их хөгшин одоо тий ийм гонигтай харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө нөгөө нүүрний төв хэсгийг л маш сайхан янзлаад өгчгөөр л тэр хүн маань эргээл нөгөө залуу хүсээд байгаа тий залуунаасаа буцааж авж ийн цог ирмэлзэл өөртөө ихтэй байдал тий тэгээд нүдний одоо цог золбоотой байдал үүсээд ирэхээр л нүүр маань өөрөө ингээд сайхан харагдаад эхэлдэг байхгүй. Тэгэхээр яг одоо энэ чиглэлээр бол дэлхийд угаасаа ингээл улам олон алхам хийгээл байна. Манай эмнэлгийн хувьд миний хувьд болохоор одоо дэлхийд ялангуяа Европын улсуудад сурсан юм Монголд ирээд хэрэгжүүлэхдээ бас яг нөгөө нэг хуулбарлан хэрэгжүүлэхгүйгээр тэрийгэ монголчлаад Монгол хүний нүүр гэдэг чинь айгүй өөр байхгүй юу. Жишээлбэл таны нүүр бол айгүй гоё ингээ яг Европ хүмүүс шиг жижигхэн нүүр байгаа тий. Гэтэл ихэнх хүмүүс нь л миний нүүр шиг ийм том нүүртэй, хацрын яс өндөртэй тий ийм палгар нүүртэй байгаа шүү дээ. Ихэнх монгол хүмүүс тийм байгаа. Тэгэхээр энэ нүүрэн дээр яг Европын аргыг юм уу эсвэл Өмнөд Азийн аргуудыг сурж ирээд ингээ хуулбарлан шууд хэрэгжүүлэх гэхээр үр дүн айгүй тааруутай байдаг. Монгол хүний нүүрэн дээр яаж хийвэл илүү зохистой вэ гэдэг өөрийн техникийг сурж ирсэн техниктайгаа нөгөө нэг комбайн хослуулж хийгээд тэгэхээр одоо үр дүн нарийн илүү гараад байна л гэж би бол хувьдаа бодоод идэгий. Бүтээгдэхүүнийг бол та бол үнэхээр мундаг байна. Бүтээгдэхүүнийг өөрчилж одоо ингэж хүнд хүргэх комбинашн хийдэг би яг мэдсэлийг бол хийх бол бүрэн боломжтой. Ганцхан энэ нь бол нөгөө мэс засалч эмчийн одоо уран сэтгэмж нөгөө юмыг ур чадвар уран сэтгэмж мөрөөдөл одоо тэр эдрийг бүгдийг хэлж байгаа. Тэгээд мэдсэлийн шин тоос гаргана шүү дээ. Зохин дээр маш их хүмүүс фейлдээ. Тэг нэгэнд фейлдсэн тэр зохиж өстой. Үнэхээр хэцүү юм шүү дээ. Тэгээд над дээр нэг хүн ирж байсан ингээд яг 10 жилийнх нь 25 жилийн аймаа болох гээд тэгээд ингээд нэг газар очиод ингээд зохио татуулсан чинь анхаа боловлцсон. Бүтэн анхаа болцсон гэдэг ч байгаа байхгүй юу. Манад гоо сайханд орж байгаа. Тэнгүүтээ ингээд нөгөө хоёр сөүлжир болцсон ч гэдэг юм уу те. Тэгээд би саяхан бүр 2 сарын өмнө нэг хүнийг за ер нь та зохио татуулах болцсон байх шүү гэд таныг зааж өгөө явуулсан. Тэгсэн чинь окей гэж сарын дараа ирэхдээ найзтай хэлсэн чинь найз нь үгүй миний эмч айгуу сайн гэд өөр эмчтэр очиод татуулчаад над дээр сарын дараа ирсэн. Тэгсэн чинь нөгөө хүн маань би таны эмчтэр очиагүй гэд ойдл нь идгээгүй. Тэгэд энэ дот нь ингээд зохин эргэцсэн байсан байхгүй юу. Тэгээ би ингээд би амар олон хүн харсан. Би хүмүүсийг фейлдүүлэхгүй тулд би юм сайн эмч зааж та яаж байгаа юм бэ гэдэг. Одоо тэр юусаа сарын өмнө болсон процесс байхгүй юу. Тэр зөв эмчээ бид нар яг яаж сонгох вэ? Тэр түмэн эмч биш. Наад л одоо хамгийн залтай асуулт байгаа байхгүй юу. Ер нь бол хамгийн ихэнд бол эмчтэйгээ заавал очиж уулзах хэрэгтэй байхгүй юу. Тэр гоё сайхан ярьдаг нь хамаагүй, барилга байшин өрөө байх нь хамаагүй. За хийсэн бүтээлүүдийнх нь одоо
Үр үр дүнгуудыг. дүнг нь үзье. Та хэдэн жилийн туршлагатай вэ? За ямар сургууль юу яасан? Тэр чи одоо эмч нар маань бүгдээрээ сурсан мэдснээ ил болгоод ингээ хан дээрээ бүх сурсан дипломнуудаа тавьсан байдаг те. CV-гээ тавьсан байдаг. Яг өөрийгөө зөв ойлгох нь одоо хаалганы үр дүн өндөр гарахтай шууд холбоотой байдаг байхгүй. Тэгэхгүй ингээд орж ирээд би зүгээр л гоё л болмоор байна. Яг таны гоё гэдэг ойлголт, миний гоё гэдэг ойлголт хоёр яг таарж байгаа мó үгүй мүү гэдэг чинь аюу тийм асуудалтай зүйл байхгүй. Одоо эмч бидний хувьд чинь нүд нь гоё сайхан байх нь 2 номерт, номер 1 нь хэвийн антон бүтцтэй байх нь 1 номерт байдаг байхгүй. Тэгэхээр одоо гоё сайхан хүн орж ирчээ зүгээр юм аа одоо сэтгэл ханамжгүй үүднээс эвдүүлэх гээд байгаа бол би бол хизээч тийм зөвшөөрч чадахгүй. Маш их тийм залуу октод их орж ирдэг. Одоо үнэхээр бүр зайлшгүй засах шаардлагатай боловч одоо энэ эмч одоо зүгээр л өөртөө орлого оруулах гэж байна. Би одоо бол ер нь бол айгуу дажгүй байгаа гэж боддог ч юм уу те. Ингээ эмчтэй үл итгэх байдал гаргах бүр зайлшгүй шаардлагатай мөртлөө эмчийг нь санал тавихаар үл итгэдэг тийм хүмүүс бас зөндөө байдаг. Тэгэхээр энд хин хин нь айгуу юм эмчтэй зөв итгэх хэрэгтэй л гэж би хүмүүст айгуу зөвлөдөө. Хийлгэх ёстой нь хийлгэхгүй. Хийлгэх хэрэггүй нь болохоор хийлгэнэ гэд ингээд дайраад. Тэгэхээр одоо ингэж штэ би зохио татуулах болцсон байна гэдгийг хүн яг яаж мэдв? Нас гэд ярьчихлаар бас амар өрөөсгөл юм санагддаг байхгүй юу? Яг нөгөө нэг нүдний маань антон бүтцээс бас их шалтгаалтай. Тий, давхраагүй гэл тий. За давхраагүй хүмүүсийн бол айгуу хурдан юу одоо унжин дээрээс нь бүлцэн нүдтэй хүмүүсийн чинь бүр одоо унжилт нь илүү байгаа сормосоо дараад тэгээ одоо манайхан чинь нэг юм бүр арай хэрэгс хитэрсэн гээ сормос нь алгачихсан тий нөгөө нэг бүлцэн нүдээ дээш нь өргөхийн тулд энэ дээр ч юм бол үнэхээр ямар ч үр дүнгүй зүйлүүд байхгүй 32 тань нас хүн ч гэсэн одоо зохин бүр бараг 50 тө хүний шиг үндсэн байж болохгүй болов. Ялангуяа Монгол хүмүүс чинь их тийм нэмгэндөө ийм шар зөөлөн арьстай байхгүй юу? Тий. Тэгсэн мөртлөө айгүй ийм одоо нэг арчилгаа бас хайрцангуй зарим нь авахтаа жоохон тийм тааруу байдаг. Тэгэхээр дээрэс нь одоо хувь хүний өөрийнх нь мэдлэг чадвар, ур чадвар одоо арчилгаа жоохон муутай бол тэгэл тэр хүн 30 та 32 та байсан ч гэсэн татуулах л зайлшгүй шаардлагатай болцсон байдаг. Хоёр талаасаа л дүгнэх юм уу да эмч ч гэсэн одоо за үнэхээр тийм байна. Таны хараанд ч сөргөөр нөлөөлж гин, гоо сайхан ч сөргөөр нөлөөлж гин гэвэл татуулах хэрэгтэй. Нөгөө талаас нөгөө хүн одоо үнэхээр муухай харагдаад байна гэд энийгээ л засчул гоё болох гээд байна гэж одоо дотроо мэдэрж бодож байгаа бол бас тийм хүдний уйлралт хийх хагалгаа хийх юм бол айгүй хурдан идэгдэг ч юм уу те тэнгуутаа одоо 100 хийх ёсгүй ч гэдэг юм уу. Тэр бол зүгээр л хүмүүсийн дунд төвчгсөн буруу ойлголт. Тэгвэл хамаагүй мэн те. Ерөөс уйлрлаас үн шалтгаалсан. Нөгөө уйлрал гэхээсээ илүү өстө жинхэнэ нөгөө таны шархаа хэр сайн арчилж байна вэ гэдэг чинь айгүй чухал. Хуурай салхинд байвал идэгнэ гэж яриад байдсан шүү дээ. Тэгсэн чинь орчин үед болохоор ингээд нөгөө чихтэй бэж шар хурдан идэгдэг гэдэг. Тэр үн юм. Жишээлбэл одоо та ингээд миний хаалгаануудыг сая айгүй сайхан боллоо гэд магтаж штэ. Энэ чинь шарх арчилгааны одоо нууцанда бас их байгаа байхгүй юу? Ямар ч ойдл байхгүй шүү таны. Тэгээд дээрэс нь бас би нөгөө нэг ямар ч ил ойдлгүй хаалгааг хийдэг учраас Монгол арьснууд чи ер нь айгүй сорвчих дуртай юм билээ шүү дээ. Угаасаа үндсэн арьс айгүй хуурай юм билээ бид нар. Хуурайгаас гадна айгүй ингээд яг дараа нөгөө нэг зүүнний орсон гарсан ингээд нөгөө соргинууд нь нөгөө үндсэн зүслэгнийхаа дээр нь доор нь ингээд зүүнний орсон гарсан цагаан юм бөөрөнгийн соргинууд ингээд үлдчихдэг. Яг л ингээд нөгөө юу цахилгаан татсан юм шиг айгүй муухай харагддаг байхгүй. Тэгээ ерөөсөө ил ойдлгүй хийдэг. Дараа нь шарх арчилгаа нь яг таны хэлж байгаатай адилхан та бол нөгөө арьсны арчилгаа талаас нь яг зөв дүгнж байгаа байхгүй. Чихтэй байлгах хэвээр. Ойдол маш гоё яг амсраар нийлсэн байх хэвээр. Тэгээд дээрэс нь чихтэй зөв арчилгаа маш цэвэрхэн байлгаад ингэх юм бол ингээд сориггүй идэгдэг байхгүй. Тэгээ бас зүслэгийг хаагур хийх вэ гэдэг нь бас айгүй одоо учир шалтгаантай. За зарим одоо эмнэлгүүдэд хийсэн хаалгааг манай дээр бол маш их засвар орж ирдэг учраас би энийг мэдээд байна л да. Тэгээ зарим эмнэлгүүдээр хийсэн хаалгааг харахаар болохоор яг нөгөө нэг нэмгэн арьсыг нэмгэн арьс эсгээр нь зүсэхгүй одоо ингээд хөмсөг нүд хоёрын давхраа хоёрын дундуур зүсчдэг гэх юм уу. Эсвэл доод зохийг хийхдээ бүр хит сормосны ёроолоор хийж сормосыг гэмтэх эсвэл хит доогуур хийснээс болоод арьсны зузаан нэмгэн хоёрын ялгаатай хоёр заагдгийг ойчж байгаа. Хоёр өөр материал хусаад байна гэсэн оёод байна. Нэг нь зузаан дардгар арьс нөгөөдг нь арийн нэмгэн арьс хоёрыг яачаар тэр хоёрын чинь дунд зузааны бүр антомин ч гэсэн эрс хоёр ялгаа гарч ирж байгаа. Би тэр ойдл нь
эднэр айгүй чаддгүй мэн гэж бодсон чи тэр арьсаа зүсгтээ буруу газраас тэгээ буцаагаад оёхдоо бас арьсныхаа ширхгүүдийг яг Тий. ширхгийнхэн дагуу ширхгээр нь ингээд нөгөө буцаагаад яг нөгөө зөв нийлүүлж оёх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд нөгөө нэг жоохон нэг тийш нь ханруулад оёждог. Эсвэл одоо нөгөө нэг хит зузаан арьсыг нэмгэн дээр нь тохоод оёждог. За одоо нөгөө нэг оёхдоо бас нөгөө амсруудын ингээд бөөрн килээд ингээд оёж. Гэх хумирчтэй шүү дээ. жишээн дээр юу яах юм бол маш их сориг үүсдэг. Энэ болгон чинь яг л нөгөө нэг эмч хүний хувьд олон жилийн туршлага, ажиглалт. Манай эмнэлгийн хувьд бол би бол хаалгаа хийсэн үндэ эргэх холбоо айгүй сайтай ажилдаг. За одоо тодорхой хугацааны дараа тэр чинь тэр хүнийг үзэж хянахаас гадна би бас өөрийнхөө ажлыг өөртөө дүгнэж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд нөгөө эргээд ингэж ойчхоор ингээд болдгүй юм биш үү. За тэгвэл одоо энэ ойдл ерөөсөө Монгол арьсан дээр зөгтгүй юм байна. Ингээд миний хувьд болохоор би нөгөө цагаан арьстай хүмүүс дандаа ойж исэн учраас шал өөр юм биш тий. Цагаан арьстай хүн, шар арьстай хүн хоёр оёх. Тэр дундаа Монгол арьс оёх. Бүр үнэхээр өөр. Солонгос арьс оёх бүр тас өөр. Манайхан ч одоо нөгөө солонгост л очиж хийдгэл гоё болох гэдэг байгаа шүү дээ. Яг. Тэгээ үнэхээр яг ингээд нөгөө Монгол эмчийн ур чадвар нь солонгос эмчийнхаас муу байна уу гэх тэгвэл үнэхээр үгүй шүү. Би өөрөө Grand Med эмнэлэгт ажиллаж байсан. За Grand Med эмнэлэг бол солонгос эмч нартай байсан гэдэг утгаараа ч юм уу солонгос хийлгсэн хүмүүс айгүй Grand Med эмнэлгийг зорж очдог. Оёдлоо авахлах зорилгоор. За би тэндээс бол үнэхээр зөндөө олон юм харсан. Би Ганнам дүүргийг муу хэлж байгаа юм биш. Гэхдээ Монгол эмчийн ур чадвар бол би солонгос эмчээс дутуу гэж үнэхээр үнэлж чадахгүй. Би бол энд нөгөө ангаах төгсөөгүй учраас бас нөгөө Монгол эмч нарын ур чадвар нь анх ямар байдгийг бол мэдэхгүй байсан. Одоо бол бас нэлээд хэдэн жил би ингээд Монголд ирчихсэн ажиллаад дунд нь ингээд явж байгаа хүний хувьд бол Монгол эмчийн ур чадвар солонгос эмчээс ерөөсөө дутхгүй. Тэгээд солонгост очиод солонгос арьс ойдог хүнээр Монгол нүдэн дээр, Монгол нүүрэн дээр мис засал хийлгээд тэгээд тэрийгээ дараа нь энд ирэнгүүтээ ингээд ингэж болохгүй болсон, тэгж болохгүй болсон гэдэг. Энэ нь бол таны зүгээр л нөгөө нэг сонголтын чинь буруу байсан шүү л гэж би хүмүүст би тэг ингэж ойлгосоо ерөнхийдөө ингээд янз янзын хүмүүсийн яриаг сонсоод хичнээн мэрэгжлийн хүн биш ч гэсэн за зохины одоо бид нар болохоор ингээд нөгөө зохих одоо давхраагаа оюулах, зохио татуулах гэдгийг ингээд гоо сайхны мис засал гэж ойлгоод тахш байгаа хүмүүс те. Миний бодлоор ингэж ойлгосон би. Ер нь бол зохины татал зохих давхрааг бол яг ийм мэрэгжлийн нүдний эмч хийх ёстой юм байна гэж ойлгосон байхгүй юу. Яг гэсэн чинь манай дээр нэг нүдний эмч ирээд тэр хүүхэн маань ингээд улсад ажиллаж байгаа төрөөд тэгээ төрснийхаа дараа бас ингээд хувьд ажиллаад үзье гэд бодоод тэгсэн тэр очисон эмнэлэг маань хоёр салбартай байж. Тэгээ нөгөө захирал нь нэг салбарынхаа нүдний одоо давхраа идэг эмчтэй танилцуулаад та хоёр танилцсан манай эмч юм чигээ тэгсэн гинэ. Тэгсэн чинь нөгөө чинь тэгээ яриа чи хаан сурсан та гэж ярьж байсан. Давхрааг хаана хин багшийн одоо шавь мав ингээл ярьсан юм байна л та. Тэгсэн чинь би давхраа ихийг YouTube-ээс сурсан гэж таасан гэсэн. Тэгэл би тэр яриаг одоо олон жилийн өмнө сонсчоод би тэгээ шокнд орсон байхгүй юу. Яг юу гэсэн YouTube-ээс хүний ингээ хагалгаа сурчдсан байх та тэрний ч одоо нүдний эргэн тойрны булчин одоо эд мэд гэл 9 бус юм ч одоо холбоос идгээл найрын байдгүй мах та гэж дотроо ингээ шокнд ороод тэрнээс хойш ер нь бол айгүй юм хүмүүсийг зөв эмчрүүн чиглүүлэхгүй бол аюултай юм байна гэдэг тохиогд би тэндээс авчихсан байхгүй юу. Тэгэхээр одоо миний бодол зөв байна уу эсвэл та юу гэж бодож байна? Би бас яг тантай адилхан бодолтой байдаг. Яг гэвэл би авьяастай чадвартай байсан ч гэсэн би хизээч арьсны эмч арьс засалж арьсны гоо сайхныг би барахгүй байхгүй юу. Энд чинь өөрөө бие даасан маш том салбар байхгүй. Та хичнээн мундаг арьс мэддэг байсан ч гэсэн хаалгаа хийхгүй шүү дээ. Тийм, мис засал хийнэ гэж байхгүй. Гэтэл өнөөдөр Монголд одоо нөгөө юу айгүй юм сонин гажиг үзэгдэлтэй яваад байна гэхээр ерөөсөө л эмч гэдэг диплом авсан л болвол тэгэл зоригт дээр нь одоо жоохон зориг нэмээд өчгөл бол YouTube-ээс шууд сураад эсвэл одоо хөх хотод очиод 3 сар сураад эсвэл одоо нэг 3 хоногийн давхрааны сургалтанд сураад ирээл шууд мис засалж. Тэгэхээр одоо энийг сонгож байгаа хүмүүсийн өөрсдийнх нь л одоо асуудал шүү. Тэгээд яагаад гэвэл нүд гэдэг маань өөрөө маш их цусан хангамж ихтэй, маш нарийн бүтцтэй. Энэ зовх гэдэг юм чинь зүгээр нэг арьс булчин ингээ унжаад байж идэг зүйл октоос биш байхгүй. Гэтэл одоо нөгөө нэг ерөөсөө ингээд анатоми мэдхгүй байжээж хүний нүдийг шууд зүсээд одоо арьсан дээр зураг бол хинч зураад танаа хүүхдүүд ч гэсэн зураад өгч чадна. Тэр зурсан арьсаа аваа ээжхийг бас хинч ураг чадах байх. Харин тэрний доор байгаа антом бүтцийг эвдэхгүйгээр буцаад тэр хүнийг хэвийн сайхан байдалд нь оруулах бол энэ бол жинхэнэ чадвар шаарддаг. Тэгэхээр нөгөө нэг нүдний ямар ч антом мэдхгүй байжээж тий нүдний хаалгаа хийгээд байгаа эмч нарыг одоо
юу гэж хэлэхээ би бас сайн мэдэхгүй л байна. Шалгуур, цензуур тэр юу бэ? Тэгэхээр одоо тэр эмч яг зөрөгтэй байж болно. А гэхдээ тэр эмчэд итгээд орж байгаа хүний итгэлийг одоо алдна гэдэг бол их л хүнд одоо яг нөгөө хэрэглэгч өөрөө хохирчж байгаа юм тий. Энд эцэст нь хэрэглэгч өгч байгаа. За миний ажиглаж байгаагаар бол одоо манай эмнэлэг дээр бол нөгөө анхдагчаар хийгдэж байгаа хаалгаанаас ихэвчлэн бас засварууд айгүйх орж ирдэг. Яг гэвэл манайх нөгөө нөхөн сэргийн хэмжээсэл хийдэг учраас. Тэгэхээр ямар одоо алдаанууд гардггүй гэхээр за яг хийчихсэн байна. Нүд нь анигдж байна. Нүд нь зөвхөн эргээгүй байна. А гэхдээ хүний одоо нөгөө нэг тэр нүдийг аниулагч булчин одоо бүр хитрхи ингэж танаж ингэж авсан байдаг. Тэгэнгүүт ингээд давхраа хийн гэдэг чинь ерөөсө хамаг булчинг нь танж аваад цааталт нь оёод ийм гүн ёнхоос нь давхраа ойно гэсэн үг ерөөсө биш байхгүй юу. Тэгэж ярих юм бол бид нар чинь тийм ёнхор нүдтэй захгүй айгүй эвгүй харагдаж штэ. Бидний шанаа захгүй байлаа штэ. Ширин царайтай ус штэ. Тэгэхдээ одоо ингээ гадуур яваад явахаар бүр яалтчгүй маш том баг нүднээсээ том давхраатай. А эсвэл ингээд нүднийхээ урд талд өнцөг үүсгэсэн том давхраа тэгснээ ингээ шанаа руугаа унжсан. А дээрэс нь болохоор нөгөө бүр хит их булчин танаж авсан учраас ингээд гидсэн гүйлгээд удцсан хүн шиг юм үүртэй. А эсвэл хийлгээд 1 жил болж байгаа гэхэд шархан нэдгрээгүй, одоо гүйцэд сайн эдгрээгүй. А эсвэл нүд анигдахгүй болсон, доод зовх гадагшаа эргэчихсэн, сормуусны буруу ургалт үүсчихсэн, дээд зовх болохоор дотогшоо татагдаад сормуус нүдээ ураад идэг болчихсон. Мөн түүнчлэн сэтгэлгээг буруу хийснээс болоод хитрхи одоо ийм ойрхон нүдтэйгээс болоод хялар харагддаг. Эсвэл хит хол нүдтэй байсан хүүхдийг гадагш нь болон дотогш нь зэрэг сэтгэлгээ хийснээс болоод нүүрний нөгөө нэг төвийн одоо нөгөө баланс алдагдаад нэг ийм хариг аргийн нөгөө нэг хүмүүс шиг эндээ нүдтэй одоо тий шанаа тал руугаа нүдтэй ийм болсон байх жишээ нь. Тэгэхээр алив нэгэн юмд чинь баланс ер нь одоо би бүр ингээд гоо сайхны хаалгаа хийдэг бүхэл эмч нарт зөндөө олон надад санал нийлэх байх гэж би бодож байна л доо. Ерөөсөө нөгөө мэдлэг чадвар байхаас гадна нэг юмны нэг донжийг олдог нэг юм мэдрэмжтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүний одоо нөгөө нэг унжсан зохины арьсыг татна гэдэг нь зүгээр л хамаг арьс хамаг булчинг нь хуу ингээд авахыг ерөөсөө огт хэлэхгүй шүү. Тэр булчин чинь өөрийн гэсэн үүрэгтэй. Нүдийг аниулдаг үүрэгтэй тий. Нүдэнд чинь нээдэг булчин, аниулдаг булчин гэж байгаа. Бид бол ихвчлэн аниулдаг одоо юу цагираг булчин дээр ажиллабар хийдэг. Гэтэл одоо буруу хийснээс болоод тэрний доор байрлаж байгаа өөхөн эдийн давхаргыг гэмтэх, тэрний доор байрлаж байгаа нүдийг нээгч булчин гэмтэх ийм гэмтлүүд маш их орж ирээд байгаа байхгүй. Тэгээ ингээд нүд нь ийм нөгөө нэг метастазын дараах хоёр дөгчөөр үүссэн хүндрэл болсон ийм саажил өгөөд ингээд нэг ийм даруй нүднүүд үүссэн. Тэгээ та нүдээ ингээд том нээдэг гэхэр чадахгүй. Яагаад гэвэл давхраа оёх гэж байгаа тэр одоо нүд нээгч булчин гэмтээчихэж байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр булчин нь яг тэр мөгөөрсөн дээр байрладаг учраас булчингаа авчиад гэмтээчдэг. Тэгэхээр ийм одоо хүндрэлүүд айгүйх тохиолдоод байгаа учраас хэнийг яаж зөв сонгох гэж байна вэ? Эцээс таны л нүд шүү дээ. Тэгээд хариуцлагыг одоо эргээд бас хариуцлага тооцдог тийм механизм манайханд одоохондоо бас ингээд үүсээгүй байна. Тэгэхээр одоо ингээд би айгүй хилдгийн за та хийлгсэн эмч дээр буцаж очиод засуулчгаа гэд би хэлдэг. Яагаад гэвэл засвар гэдэг зүйл бол нөгөө нэг ангадаг чагалгаанаас үргэлж хийхэд маш хэцүү байдаг учраас цаг хугацааны хувьд ч урт хугацааны ордог, хаалганы урт хугацаа ордог. Нөгөө талаасаа болохоор маш их өндөр төлбөр гардаг. Тэгээд бас бит хоёрын хүссэн шиг болохгүй байх эрсдэл байдаг учраас би зарим тохиолдолд за та хаана хийлгсэн гэд та сайн эмч дээр хийлгсэн байна. Та буцаж очиод наатахад засуулчгаа ингээл засчдгийг наа чинь гэд хэлээд явахаар зарим хүмүүс би одоо нэгэнтээ эвдүүлсэн юм чинь буцаж очих итгэлгүй болчихлоо гэж хэлдэг. Эсвэл за тэр эмч буцаж очисон ч гэсэн ингээд надыг хийхгүй гэж хэлсэн гэд. Нэгэнт хүнийг одоо нөгөө эвдэж чадсан юм чинь засаж чаддаг байх. Бас чадвартай ах хэрэгтэй байхгүй тий ер нь бол тий. Би бол тэгдэн за ядчил за бүр муугаар ярьлаа гэхэд би таныг ингээд эвдчихлээ гэж бодъё. Гэхдээ би эвдснээ би засах чадaltaй гэж би өөрийгөө хэлдэг. Яг тэрнтэй адилхан одоо нөгөө анханасаа эвдэхгүй байх хэрэгтэй. Хэрвээ үнэхээр засаж чадах чадваргүй гэдгээ өөрөө эмч хүн мэдж байгаа бол ядаж засаж болох хуйцаар
эвдэх хэрэгтэй. За миний дөрөн бол ийм л байгаа юм тий. Яа. Бүр нөгөө засаж болохгүйгээр эвдчихсэн тийм нүднүүд байдаг. Би тэгээд үнэхээр миний чадвар хүрэхгүй нэ би засч чадахгүй л гэж хэлдэг. Гэтэ ер нь бол эмч хүмүүс чинь хангараг мангараг өргөдөг байлгүй дээ тий. Бас тэгээд хүний гоо сайхнаар ингээд тоглоод мөнгө олоод сууж ах совьстой хүмүүс байна гэдэг нь бол миний хувьд амар харамсалтай л байна л да. Гэхдээ одоо эхнээсээ тэгтээ тэр юм ямар ч эмч ер нь хүнд муу хийчи гэж бол бодохгүй. Би л бодохгүй гэдэгт бол бүр үнэхээр итгэлтэй. Гэхдээ хүний чадвар мэдрэмж бас байгаа шүү дээ. Зүгээр харин муухай болчихыг нөгөө урдчлан харж чадахгүйгээр зориглоод мэдлэг дутуу, чадвар дутуугаасаа болоод зориг дээр үндэслээд одоо ялангуяа айгу залуухан эмчнэрийн хувьд бол их зоригтой байдаг. Тэгээд туршлага нь жоохон тийм байгаад байгаа учраас хэдий одоо муу юм хий гэж хинч бодохгүй шүү дээ. Ямар ч эмчтэй гэж бодохгүй. Тэгээд тэрэн дээрээ болоод ингээд алдчихдаг. Харин хийснийхаа дараа нөгөө алдаагаа засаж чадахгүй байгаад байгаа байхгүй. Тэгэл тэднэр нь дараагийн одоо засдаг эмчтэр явсаар л тэгэл ирж явах шиг байгаад байгаа. Харин тий. Одоо та нөгөө хилээдсэн шүү дээ. Нөгөө яа гэлээ доотлын зохичин бас амар одоо нөгөө ажлын юунаас болоод маш их өнжиж байгаа хүмүүс байгаад шүү дээ тий. Тэгээд энэ зохийг янзлангаа энэ үнжилтийг бас янзлаад байгаа гэсэн. За яг одоо нөгөө нэг нүүрний анатоми аягүй сайн мэдэх хэрэгтэй. Тэгээ нүүрний анатоми мэдээд дээрэс нь одоо нөгөө нэг нүүр татах мэс ажилбарыг хийж байгаа эмчнэрийн хувьд бол дахиад одоо нөгөө Монгол нүүр маань ямар үлээ гэдгийг одоо энэ нөгөө нүүр татах утас тавьдаг эмчнэр ч гэсэн угаасаа бас миний ярьж байгаатай санал нэгдэх баг. Ер нь бол Монгол нүүрэн дээр утас татаад бас тийм үр дүн сайн өгдөггүй. Яагаад үг гэхээр бидний энэ хацрын энэ том шанааны яс маш одоо их дунд нь ингээ саатыг болоод идэг. Би болвол юу Туркэд, Европын орнд одоо ингээд ажиллаж байхдаа тэр нүүрнүүд дээр ингээд ерөөсөө нэг 4 утас тавихад л ерөөсөө ингээд зүгээр сипгэл татчихдаг. Шанаа байдаг юм л ч тийм угаасаа. Тий, угаасаа байдаггүй байхгүй. Ийм жижигхэн ингээд нарийнхан нүүртэй ямар ч шанааны яс байдаг. За тэгсэн чи яг тэр одоо юугаа ингээд энд ирээд нөгөө нэг зохихны мэдсэлтэйгээ ингээд хавсраад хийх гэхээр ерөөс ойлгохтой болдоггүй. Одоо энэ нөгөө нэг хазар гууны хазар энэ унжилт тий. Энэний энэ гуу хэсэг ерөөс ойлгохтой засагдаг. Тэгэхээр нүүрний анатомийнхаа онцлогийг мэдж байгаа одоо мэдсэлч нар бол яадаг вэ гэхээр эргээл за Монгол нүүрэн дээр яаж хийх вэ? Ерөөсөө асуулт дандаа тэгж гарч ирж байгаа. За окей би тэр улсад сураад бас ингээд мэдлэг хуримтлуулчлаа. За бид нар ч одоо ингээд бас муляж буюу одоо ингээд нөгөө нүүрний юм зүгээр зурцсан булчинтай юм дээр хийхээс гадна бас ингээд нөгөө нэг бүр яг зориултын одоо төв дээр нь очиод ингээд жинхэнэ үний нүүрэн дээр одоо нөгөө нэг нас орсон үний нүүрэн дээр бас бид нэр ингэж бүр яг энэ булчингийн доор энэ явж байгаа. За энэ булчин татуул энэ алга болдог, үгүй бол үгүй өдр гэдгийг одоо бид нар хийж байгаа шүү дээ. Яг гоо энэ бол тухайн одоо нөгөө ямар сургалтанд явж байгаагаас их шалтгаалдаг. Тэр яг тэгж үзмэс тий. Ер нь бол тэгж ийдэг байхгүй. За тэгээд юу яагаад ирэхээр асуулт нь юу вэ гэхээр за би Монголдо буцаад ирлээ. Нөгөө сурсан нарийн нандин юмнуудаа одоо яаж Монгол нүүрэн дээр хийх вэ? Энэ бол айгүй чухал асуулт байдаг. Тэгэхээр би бол дандаа өөртөө ингэж асуулт тавьж нөгөө нэг бүх сурсан юм аа нөгөө монголчилдаг учраас харьцангуй одоо нөгөө нэг хаалгаа хийлгсэн хүмүүсийн хаалгааных нь одоо хүчинтэй байх хугацаа урт байдаг гэж хэлж болно. Тэгээд тэгэхгүй бол угаасаа зүгээр л нөгөө нэг ийм жижигэн нүүрэн дээр одоо өмнөд Азийнханд хийдэг аргаараа эсвэл тэр нөгөө европчууд хийдэг аргаараа ирээд Монгол нүүрэн дээр хийчих юм бол бурайдууд бид нэр халимгууд те одоо ийм айгүй хацрын яс өндөртөө хүмүүст бол ерөөсөй болдоггүй. Тэгэхээр яг энэ дээр үндэслээд би бас нэг ийм шин техник боловсруулад одоо хийж байгаа. Тэгээ бид нэгэнт л одоо доод зохийг татаад бас ингээд тэр чинь шанаа эсгийг нь байнга татаж өгдөг байхгүй юу? Зарим газрууд болохоор зөвхөн нүднийхаа эргэн тойрныг л татаад шанаа одоо энэ үнжицэн энэ шанаар одоо инээхээр л ингээл үрчлээ үсээ те нэг юм арслан шиг царайтай болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийгэ засах аргыг одоо шинчлэн боловсруулсан уг нь бол. Тэгэхээр энэ нь бол тэртээ тэргөө бид нэр нүдний доод зохин дээр урт одоо зүслэг хийж байгаа учраас тэр зүслэгээрээ дамжуулаад доош нь одоо нөгөө нэг арьсаа хөндөлөөд тэгээд доотлын тэр одоо хацрын булчин болон энэ эндээс татж байгаа гурван булчин руу хүрээд тэр булчинд нөлөөлж дээш нь татснараа илүү одоо энэ тэнд ямар нэгэн зүсгэлт хийх нүүр татах мэцэслийн тэр том соргинуудыг үүсгэхгүйгээр зүгээр л хүн харахад бол доод зохиол татуулсан юм байна. Гэхдээ үний иргэдээ бол доод зохийг татах далимдаа бид нэр хацрыг дээш нь татчихж байгаа байхгүй. Тэгэхээр нүүр айгуу гоё чангараад
Гэхдээ энийг хийдэг техник нь өөрөө айгүй хэцүү техник байдаг учраас маш их туршлага, мэдрэмж тэгээд ямар одоо асуудалтай хүнийг яаж засах вэ гэдгийг айгүй сайн бодож хийх хэрэгтэй. Миний хувь хүний тохиолдолд ч гэсэн одоо би ч гэсэн бас ингээд анханасаа хэдий юмаа мэдж байгаа ч гэсэн над дээр бас ингээд би энэ хүн дээр арай дутуу татчихлаа. Энэ хүн дээр бүр арай хэтрүүлээд татчихлаа гэд буцаад задлаад янзлж исэн тохиолдод бас байгаа. Тэгэхээр нөгөө нэг одоо анханасаа л бид нар чинь энэ бүхнийг сурцсан одоо ямар гигантэн иж идтэнгүүд биш учраас бас алдаа дутагдал бол гарч ирсэн үг гэвэл гарч ирсэн. Гэхдээ одоо бол ингээ хийгээд байгаа учраас бас харьцангуй аятаа хамуулаад түрүүний нөгөө нэг тэр далдуур ингээд нөгөө далдуур ойчдаг ойдол дээр ч гэсэн над дээр зөндөө олон бас асуудал ингээд ихэндээ тохиолдож исэн. Тэгээл буцаал нөгөө хаалганы үеэр задлаад одоо бол эхнээс нь шууд ямар ч ханаруулахгүйгээр ямар ч асуудал үүсэхгүйгээр хичнээн ийм том өөхөн ууттай хүн байсан ч гэсэн тэр хүн дээр одоо ингээд нэмэлт танаас эдэр хэрэглэхгүйгээр анханаас нь шууд ингээд буузруулахгүй л гэж бид нэр ярьдаг юм л да, буузруулахгүйгээр ойж чаддаг байсан. Тэгэхээр яг зөвхөн доод зохийг хаалгаад хацар өргөлттэй цуг ингээд хавсарч хийж байгаа нь нөгөө нэг зүгээр л зохийг өргөснөөс бол хамаагүй үр дүнтэй. Тэр хүний нүүр үнэхээр сайхан болдог. Одоо ингээд нүд нь ингээд аюу гой залуучлаа гэхэлэр энэ хэсэг нь ингээд болдог шиг ороод ирэл бас хэцүү юм биш үү? Тийм нэрээ эсвэл ингээд хацар нь бүр ингээд доошоо ингээд унжицсан байгаад байдаг те. Тэгэхээр тэгжээж бүрийг бүр гой үр дүнтэй юм шүү дээ. Ингээд аюу гой цэвэрхэн. Тэгэхээр одоо сүүлийн үеийн би бол тийм хаалгааг ихэвчлэн 50-аас дээш насныханд зөвлөдөг. Яагаад гэвэл 30-тай хүүхэн орж ирчээд нүрээ өргүүлнэ гэдээ одоо байх ямар шаардлагагүй. Манай охтууд бол угаасаа маш хөөрхөн байдаг. Тэгэхээр нөгөө цагийн юм цагтаа магадгүй ер нь бол одоо энэ бит хоёрын ярианаас хүмүүс ер нь хідэн насандаа одоо зохийг татвалвал их зохимжтой байд ингэж өөрсдөөсөө асууж иж магадгүй. Тэгэх юм бол 45-аас 55 насны хооронд илүү их одоо зохимжтой байдаг шүү гэж би охид бүсгүүчүүдтэй мэдээлмээр байна. Яагаад гэвэл 55 наснаас хойш алив нэгэн нүүрний үрчлээ маш гүн болоод нөгөө арсны гүний одоо нөгөө ховл үүсэх одоо ингээд нэг тэр гүн их болчдөг. Тэгэхээр нөгөө арсыг хичнээн гоё ингээд дээш нь өргөд татаад тэр гүн одоо ховл үүсч гисэн үрчлэгийг ерөөсө тэнийлгэж гоё байлгаж орж чаддгүй. 55 та хүнд хийх үнэхээр өөр, 65 та хүнд хийх маш өөр. Тэгэхээр хин нь гоё болох уу гэж надаас асуул 55 та хүн. Одоо та бол арьс арчилгаан дээр бол аль бол эртэл гэж ярьдаг би бол тий. Гэтэл 30 настай орж ирчгээд арьсаад бол нэж яриад идэг. Энэ бол бүр байж болно. Зодчмоор санагдаад идэв би одоо тэрийг. Тийм хөөрхөн охтуудад би юу хийх юм бэ? Юу ч хийх юм баг. Тэрийг татж байгаа эмчнэрийг бүр үнэхээр тийм зарим газрууд бас бүр ингэждэг тий. Ёо гээд бүр ойлмаар санагддаг яг тэр бол. Тэгэхээр болвол би болвол нөгөө нэг одоо энэ хүнд хэцүү салбарт ажиллаж байгаа эмчнэртэй болвол одоо эмчийн буруугаас ингэчлээ гэхээсээ илүүтэйгээр энэ дээр зүгээр л нэг юм жим пангын тохируулна гэж нэг ярьдэн штэ. Ингээд нэг тунган тохируулахад дээр л туршлагын жоохон алдаа гараад байна даа л гэж би бол хараад байгаа юм. Тэгэхээр одоо бид нар ч юм бол олон жил ингээд мэдсэл хийгээд угаасаа би бол чулуухан үннээ л хэлдэг. Над дээр ч гэсэн алдаа гарч исэн. Тэгээд тэрийгээ би өөрөө засч исэн. Гэхдээ яг нөгөө нэг айгүй их одоо сайн эмч байна гэдэг чинь байнга өөрийгөө одоо ингээд шинжиж боловсруулж те ингээд орчин үед одоо нүүр татгаад ямар шинэ юм гарч ийн зог татгаад яаж ийн за зохийг би гоо сайхантай нөхөн сэргээхтэй нь яаж хавсарч хийж болох вэ? Гэхдээ нөхөн сэргээх гэхээр л дандаа хавдартай хүн автын осолд орсон гэж ойлгож болохгүй шүү дээ. Тэр чинь гоо сайхныг нь бас нөхөн сэргээхтэй энгийн одоо хүмүүстээр ч гэсэн хийж болно тохицвол. За ингээд хийж байхад над дээр ч гэсэн алдаа гарч исэн, энийгээ өөрөө засч исэн, нэмж би гадагшаа явж сурсан юм а яагаад би энэ алдчих гэдэг дээрээ ингээд нөгөө анализ хийгээд сурах дутуу байгаа бол яваа сурсан юм а эргүүлээд ирээд за одоо ингээд хийвэл Монгол нүүрэн дээр яг болдго юм байна шүү дээ гэд. Тэгэхээр бол ямар ч эмч хүн алдаа гаргахаас бол айх ерөөсөө хэрэггүй. Ганцхан тэр алдаагаа зөв засаж сурах хэрэгтэй. Тэгэхгүй би хийсэн алдаа гарчлаа одоо чаддаг хүн рүү нь яваа гэд ингээд шийдэх бол энэ бол харин өстой жинхэнэ этикийн асуудал. Нэгэнд алдаагаа засч чадахгүй гэж байгаа бол эхнээсээ хийх хэрэггүй л гэж би бол эмчнэрт бол бас би өөртөө ч гэсэн бас тэгж хэлдэг. Хийж чадахгүй бол анханасаа за бацаахан эмчээ чи бол чадахгүй юм байна. Тэгэхээр тэр чаддаг эмч рүү нь явуулаа гэж би бол дотроо хэлээд
За та бол ийм юм байна. Би танихыг чадахгүй байна. Ер нь бол эмч хүн чадахгүй гэдгээ өвчтөндөө хэлэх чинь айгүй шудраг, хин хинийхээ өмнө шудраг зүйл байхгүй юу? Тэгэхээр мэс засал гэдэг бол зүгээр нэг баримлын шавраар одоо юм хийгээд тэрийгэ болохгүй бол хогийн сав руу шидчихдэг зүйл огт биш. Мэс засал гэдэг бол би өөртөө ч нөгөө өрөөл надаар үйлчлүүлж байгаа хүний өмнө асар том хариуцлага, итгэл найдварыг тэгээд би хийж байгаа зүйл. Тэгэхээр ерөөсөө мэс засал анханасаа хийж чадахгүй гэвэл за би бол чадахгүй байна гэдгээ шууд мэдээд би танд чадахгүй гэдгээ бол шулуухан хэлцдэг. Одоо ингээд нөгөө надаас чадахгүй гэдэг үг авсан хүмүүс битгий гомдорой би таны өмнө шударга байсан шүү л гэж би хүмүүст хэлдэг. Тэгэхээр зарим хүмүүс нөгөө айгүй хитгэлтэйгээд над дээр ирдэг. Тэгэхээр би бол чадахгүй байна гэд хэлцдэг байхгүй юу? Тэгэхээр надад битгий гомдорой би бол яг өөрийнхөө чадахгүйгаа мэддэг учраас хүнд хутга өргөдөг шүү. Одоо ингэдэж штэ жишээ нь юу гэдгийг зохиод татуулсан. Гэтэ одоо ингээд нэг 5 жил 6 жил болцсон. Гэтэ ахаад жоохон унжсан байж гэдэг юм. Тийм хүмүүс бас айгүйх байдаг юм байлээ. Тэгэхээр одоо юу гэдэг нэгэн татуулсан зохиог хэдэн жилийн дараа мараа гэсэн юм байна уу? Ер нь хэдэн удаа татах боломж гэж байдаг штэ. Одоо нөгөө генка одоо материалаар ярих юм бол эцсийн юу гэж тий. Тэрнтэй адилхан тийм гэж байх ба. Одоо та мэдэн штэ. Арсыг ер нь сунгаал штэ тий. Гэтэ яг нэмгрээл тий. Чандрын үед жоохон тэгж байгаа. Гэхдээ бол яг үүнтэй адилхан мэцлийг бол хэдэн удаа хийж болно. Гэхдээ би бас нэлээд хэдэн тийм хагалгаа харсан өмнөх сорвыг нь янзлахгүйгээр дахиад сорив үүсгээд хийгээд байна. За энэ бол ястай байж болохгүй зүйл. Тэгэхээр нөгөө нэг тэр хүн одоо яах вэ 3 удаа хийлгэлээ гэхэд 3 сорвитай болж болохгүй байхгүй юу? Ерөөсөө эцсийн дүнд 3 удаа хийлгэсэн үү 4 удаа хийлгэсэн үү нэг л сорвитай байх хэрэгтэй. Тэгэхээр зарчим нь юу вэ гэхээр өмнөх хагалгааны сорвыг заавал авч өөрийн шинэ одоо сорвыг үүсгэж шийд. Гэхдээ нөгөө нэг урд нь хийлгэсэн хүн дээр одоо эмч хүн бол бүр 2 дахин их анхаарал тавьж хийх ёстой. Учир нь урд нь нэгэнт оролцсон тэр урдны эмч булчинг яаж оролцсон, арсыг яаж оролцсныг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд хийхдээ за энэ нүд бол хүндрэл гарах эрсдэл бүр их байгаа. Сорвижих эрсдэл бүр их байгаа гэж бодож анхаарлаа бүр 2 дахин өсгөж хийх ёстой. Тэгэхгүй л бол нөгөө түрүүний ярьсан зовх гадагшаа дутгашаа эргэждэг, нүд анигдахгүй болчдаг тий. Ер нь нүд анигдахгүй болно гэдэг чинь тэгээ нүд одоо эвэрлэг гэмтэж цоорхын л одоо ихний алхам шүү дээ. Тэгээ одоо зүгээр л нэгэн одоо ийм тохиолдолд зөндөө орж ирдэг. Бүр ингээд баг 3 мм ингээд нүд нь анигдахгүй. Тий. За 3-аас дээш миллиметр анигдахгүй болсон тохиолдол бол үнэхээр одоо нэрээ харамсаж гин гэж хэлэхэд ч одоо багтана. За яг нэг миллиметр хагас эднэр бол одоо ингээд байгавал яг тодорхой массаж хийгээд тодорхой хугацааны дараа бол тэр бол анигддаг болж магадгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг ийм одоо нөгөө эрсдэл гарахгүй тулд давтан хийж байгаа хагалгаанууд дээр эмч хүн бол бүр үнэхээр жижиг. Тэгээ тухайн хүндээ ч гэсэн яг зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол анхны хагалгаагаа засаад хийж байгаа учраас сунцсан арсыг бол хэд л бол хийсэн. Юу засаж бол болно. Асуудалгүй. Тэр нөгөө нэг ямар хүмүүсийн унтсан хүмүүсийг ингээд давхраагаар нь ямарын нэг хөмсгний дагуур аваад идэв. За ер нь бол одоо би өөрийнхөө жишээнээс яриа л да. Би бол аль муухай болсон арсыг нь авах сонирхолтой. Жишээлбэл давхрааны дээгүүрх байгаа арс нь энэ аюу нэмэх арс байгаа шүү дээ. Гэтэл хөмсгний дагуур байгаа арс бол хамаагүй зузаан арс байгаа. За тэгэхээр хэрвээ нөгөө нэг давхрааны дээд хэсгийн арс маш их хүрчлээтэй. Маш их одоо юм дөрвөлжин бүр ингээ унжсан эсвэл тэн дээрээ одоо зохины төрөл бүрийн эмгэгтэй ийм байх юм бол би бол давхраатай хүн байсан ч гэсэн давхрааны хэсгээр нь ордог. За сул тал нь юу байдаг вэ гэхээр энэ дээр байгаа сорив харьцангуй удаан идэх эрсдэлтэй. Хөмсгний дагуур орсноос. Дээрээс нь маш гоё эмх зэгцтэй. Яг нөгөө нэг одоо хэр авах, яаж хийхээ их тооцож хийхгүй бол харцанд өөрчлөлт тодорхой хугацаанд орох эрсдэлтэй. Одоо нэг 6 сарын хугацаанд ч гэдэг юм уу, 2-3 сарын хугацаанд ч гэдэг юм. Тэгэхээр тийм эрсдлүүдтэй дээрээс нь тухайн хүний давхраанд өөрчлөлт орох бас эрсдэлтэй байдаг. Жишээлбэл тухайн хүн маань том жижиг давхраатай байгаад би давхрааг нь засахгүйгээр зүгээр л арсын татаад зохиор нь хийчихсэн тохиолдолд нөгөө том жижиг давхраа маань ил ула гараад ирдэг. Тэгэнгүүт үр дүнд нь тухайн хүн маань сэтгэл ханамжгүй байх. Тэгэхээр нөгөө нэг гэтэл одоо нөгөө зохины хэсэг маань харьцангуй бас сайхан арьстай, үрчлээ багтай тий ийм байх юм бол тэгээ хүн маань давхраатай, гоё сайхан нүдтэй хүн байх юм бол тэр хүнд тэр зохиор нь хийх ямар ч шаардлага байхгүй хөмсгний доогуур татах хэрэгтэй. Тэгээ та түрүүн хэлж штэ одоо ингээд нөгөө хагалгааны хугацааныг 4-5 жил бол муухай болчихж байна. Тэгэхээр энийг урт хугацаанд байлгахын тулд
одоо миний тэр нөгөө нэг Монгол нүдэн дээр Монгол арьсан дээр хийж байгаа техникүүдийг би бол тэгж санаачилсан байхгүй юу. Тэгэхээр миний хагалгаа хийснээс хойш 10 жилдээ ямар ч хэл мадаггүй байхыг л би хүсэж байгаа байхгүй юу. Тэгээ миний үйлчлүүлэгч гэсэн би бол 10 жил гэдгийг мэдэж байна. Миний үйлчлүүлэгч магадгүй 20 жил гоё юмараа байж магадгүй. Гэхдээ би бол хүндээ үнэ хэлээд наад чинь бол 10-аас за бүр нөгөө маш зөөлөн шар арьсны үнд бол 8 жил. Таны арьс бол сайхан хатуу ийм чанга арьс байгаа учраас 10 жил барина. Яагаад гэвэл миний техник ийм ээ. Лаг юм шиг тий хэлж байгаа байхгүй. Одоо хүмүүс ингэдэж штэ. Тэгээс 5 жил болоод дахиад бөө мөнгө, дахиад бөөн сорив гэдэг бол бас жоо харамсалтай. Сэтгэл зүй өссөн шүү дээ. Тэгээд бид нар чинь тийм урт хугацааны л ажил хийж байгаа учраас жирийн нэгэн одоо нөгөө нэг гуаша массаж, бусад төрлийн массажнууд, нүүрний йогосоо ялгаатай байгаа нь тэр юм байгаа шүү дээ, тий. Тэгээд үнэн ч гэсэн бас ари өндөр байгаа тий. Тэгээд надад ингэж боддог гэдэг. Би болохоор ингээд нөгөө өөрөө маш их мимиктэй юм багхгүй юу. Тэг ингээд хүмүүст ингээд зовхны тосороо тэг ингээд одоо хагалгаанд орох гэж яаралгүйгээр ингээд зовхны тос арьс арчилгаагаараа та нар бас нэлийн хөөрхөн барих боломжтой шүү гэж амар хэлдэг. Тэмүүгд хүмүүс нэг юм арьс арчилгаагаар нүд зовхны эргэн тойрон гоё байна гэж боддгоо. Зовхны тос байгаа гэтээ төрөхдгөө үр дүн бэд юм гэсэн хүмүүс мангар их байдаг байхгүй юу. Тэгээд нөгөө би болохоор бүр ингээд цавх одоо хэрвээ хагалгаанд ороод хүн өвчлөөгөө болоод унцсан арьсгүй болчлоо гэж бодоход мэдээж яриг дараа нь арьс арчилгаа шаардлагатай. Тэгэхээр нөгөө нэг ийм ер нь бол яг нөгөө нэг таны одоо нөгөө нэг дэс дараа бол яг зөв. Мис засал гэдэг бол ерөөсөө хамгийн сүүлийн шат тийм. Би бас гэтэл мис засал хамгийн сүүлийн шат мөртлөө бас хамгийн сүлд хийгээл болол зогсчдаг зүйл биш байхгүй юу. Тэр хийсэн за одоо ингээд үнэхээр би арьс арчилгаа хийлээ, гуаша массажаар явлаа, өөртөө би нүүрний йог хийлээ. За одоо үнэхээр болохгүй болсон байна. За одоо жинхэнэ мис засалд ороод хийлгэчлээ. За би одоо ингээл хийлгэцээ одоо ингээл болоо гэд арьс арчилгаагаа ингээд хайчих юм бол тэр хүний одоо нөгөө нэг тэр их мөнгө төгрөг цаг зав гаргасан юу богинохон хугацаанд л үйлчлэнэ. Нөгөө миний түрүүний ярьсан 10 жил ч байхгүй болж байгаа байхгүй. Буцаад доош. Богино гэсэн. Тэгэхээр хүмүүс маань эргээд одоо нөгөө нэг нүүрний тэр арьсыг нь засалцаж байгаа, хамтарч ажиллаж байгаа тэр хүн дээр буцаад очих хэрэгтэй байхгүй. Яг энэ ч гэсэн нөгөө нэг сорив арчилгаатайгаа цуг явахын тулд бид нар чи одоо мис заслалын эмчнэр болохоос биш би арьсны эмч биш шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг арьсыг гой байлгадаг, арьс заслыг хийдэг би тэр эмч, тэр мэрэгжилтэн миний мэдлэг хаанж хүрэхгүй байхгүй. Тэгэхээр яг хийлгэснийхаа дараа одоо нөгөө нэг нөхөн сэргээхийн хугацаа өнгөрөнгүүд л буцаал нөгөө нэг арьс арчилгааныхаа үнэтэйгээ цуг сорив арчилгаатайгаа цуг явах юм бол тэр хүн ёстой жинхэнэ тэр 12 жилээ бол бүр ингээд найдвартай барина л гэсэн үг шүү дээ. Тий. Үгүй би бол зөвхөн нүдний хэсэг, хацрын хэсгийг л янзалж штэ. Тэг бусад арьсын юу гэх юм бэ? Тэгээ хүмүүсийн бас нэг ойлгодгүй юм нь болохоор нөгөө нэг юу яагаад байгаа. Нүдний одоо ингээд мис засал хийлгчлээ гэхээр өшөө бас ямар үр дүн хүртдэг вэ? Зөвхөн л хөөрхөн болгох гэж хүмүүс зохиод татуулаад эйдэг юм уу гэж одоо асууж байгаа. Тэгэхээр зохи татуулснаар за нүүрний төв хэсэг ингээд булчин шүрмсэн ингээд яг хэвийн байралтаа ингээд сайхан ингээд байгаад ирэхээр хөмсөг өргөхөө болж байгаа юм. Духны булчин таталтгаа болж байгаа юм. Дээрээс нь нөгөө энэ доод зогт доошогоо ингэж нөгөө унжаад ингээд хүндийн жингэрээ доошоо ингээд нөгөө саагин болж ингэж унжихаа болоод ирэхээр нүүрний бусад бүх булчингууд одоо тайвширлын байдалд ордог учраас нүүр өөрөө хөгшрөл нь удаашрдаг. Байнга булчингаа чангалаад нэг талд нь хит чангалаад нөгөө талд нь хит сул орхиод ахаар тэрний нөгөө балансыг нүүрний бусад булчингуудад одоо нөгөө яг дамаа л ингэж нөлөөлж байгаа учраас бусад бүх булчингуудыг эсвэл татаад эсвэл суллаад байдаг. Тэгэхээр ерөнхийн нүүрний процесс айгүй ингээд нөгөө хөгшрөлийн байдал айгүй хурдан явагдаад байдаг. Тэгэхээр тэр чангараад байгаа шалтгааныг нь засчаар бусад булчингууд тайвшраад ингээд нөгөө нэг нүүрний ерөнхий хөгшрөлийн байдал багасж байгаа байхгүй. Тэгэл энэний бүр хамгийн наад захын жишээ гэвэл доод зохийг татчаар яагаад хацрын булчин зөөлрөөд ингээд чангархаа болчихж байна. Энэ зуураад байгаа эрүүний энэ чанга булчин зөөлрчж байна. Дээрээс нь тухны булчингууд яагаад нөгөө ингээд суларч байгаа учраас тэр чинь хөмсг нь нөгөө хөмсөг өргөх шаардлагагүй болчихж байгаа учраас үрчлээ байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр дээрээс нь нэмээд захын хараа үнэхээр сайжирдаг шүү. Би бол одоо хүмүүс магадгүй намайг зөвхөн л гой сайхны хаалгаа хийгээ сууж идэм байх гэж бас бэрдгийн буруу бодоорой. Манайх чинь нүдний эмнэлэг учраас нүдний одоо бүх төрлийн эмгэгээ
хавсарч мэдэж байгаа учраас би бол гоо сайхны хагалгаа хийхдээ миний нүдэнд ямар ашигтай билээ гэдгийг давхар ингээд байн бодож яадаг. За жишээлбэл одоо хамгийн нэг за яг захын хараа цэлгэр сайхан болоод хараа сайжирдгийг бол надаар хийлгсэн бүх хүмүүс одоо энэ ашиг шимийг бол өөрийн биеэр мэдэрсэн баг. Ялангуяа эрэгтэйчүүдийн нэг ойлгодгүй нэг юм байгаад байдیں۔ Эрэгтэй хүмүүсийн доотлын энэ өөхөн мут аюу том байгаад байдаг байхгүй юу. Тэгээ нэг юм бүлцээсэн том. Тэгээ ингээд үгүй та энийгээ засуулчихаа гэхээр намайг нэг юм өөрийг нь хөөрхөн болгох гэж юм гэж бодоод байгаа шиг байгаа юм. Гэтэл тэр маань нөгөө өөхөн уут байнга ингээд доошоо ингээд татаад байгаа учраас за тэр гоо сайхан бол тусдаа одоо муухай харагдж байгаа гэдэг нь бол тусдаа зүйл. Нөгөө нэг зүйл нь болохоор ерөөсөө нөгөө зохины маань нөгөө үндсэн ингээд байж байгаа байрлалыг доош нь ингээд татчихдаг учраас доод зохих гадагш эргэчихэж байгаа байхгүй. Тэгээд нулимс гойжоод байгаа одоо эмгэгтэй хүмүүс та өөрийгөө ийм төрлийн зохины гажиг байна уу гэдгийг толинд эхлээд анзаараад үзээрэй. Энэ нь таны тэр нулимс гойжоод байгаа шалтгаан, үндсэн шалтгаан болох магадлал айгүй өндөр байдаг шүү. Тийм. Өстө нарийн юм байна бурхан минь. Тэгэхээр нөгөө нэг яг одоо миний туршлагын хувьд болохоор нүдний эмгэгээ би айгүй сайн мэдж байгаа учраас ингэж хийвэл миний нүдэнд ингэж сөрөг нөлөөлнө. Энийг ингэж засвал нүдэнд маань эерэг нөлөөг давхар авчирна гэдгийг бол би мэдж байгаа учраас одоо нүдэнд хүрэхдээ айгүй юм одоо мэдлэгтэйгээр хүрч байгаа гэх юм уу. Тэхээс биш одоо яг манай болвол зөндөө олон эмнэлгүүд бол сайн сайхан хийждэг газрууд бас зөндөө байгаа. Яг тэр мэдлэг туршлага чадвар одоо бас нөгөө нэг Монгол нүүр Монгол арьс гэдэг дээр боддог тал нь ондоо байж болно шүү дээ. Гэтэл надаас ч гэсэн бас мундаг сайхан хийчихэж байгаа мундаг сайн сургуульд сурсан тийм юм чинь. Тэгтээ би одоо хүртэл тань шиг тэгж гоё ойсон юм чи Монголд харж байгаагүй. Яг үннийг. За баярлалаа. Тэгэл тэр сайн энэ сайн гээл тэгэл хүн амар болгоцсон л хүмүүс би бүр ёо амар харамсдаг байхгүй юу. Тийм учраас би ингээд одоо эмэгтэй хүний хувьд гоо сайхан нүд бол бүр хамгийн чухал тийм ээ. Тийм учраас хүмүүсийг бити фейлдээсээ, бити буруу газар очиж буруу сонголтоо хийгээсээ гэдэг үүднээс өнөөдөр таныг урьсан юм аа. Одоо энэ сайхан үнтэй зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа. Тэгэхээр та бүхэн одоо сонголтыг хэрэглэгч өөрөө сонгодог учраас тэгээ хохирох юм бол та өөрөө бас хохирдог учраас гоо сайхан бүх юмдаа ингээд маш нэхуур сонголтоо зөв хийгээрээ таны сонголт мэрэгэн байх болтугай гэж өрөө тийм ээ. Баярлалаа. За, өстой яг үнэн тэрийг ч гэсэн би бас бүх үйлчлүүлэгч нартаа өрөөж гинэ. Тэгээд яг сансан хүснээ эмчтэй зөв ойлгуулад таны яг нөгөө мөрөөдөлтөд ургуулсан тэр сайхан дүр төрөх танд маш хурдан ямар ч асуудалгүйгээр ирэх болтугай гэж. За маш баярлалаа. За маш их баярлалаа. За яста бодсноос амар нарийн юм байт юм байна. Бурхан минь те.